тасаар нь хорих ял эсвэл таазаар авах ялыг тулгарна. За тэгэхээр манай хүн бол бүр нэлээд эвгүй гар байсан юм шиг байгаа юм л та. Энэ бүх хэрэгүүд нь одоо ингээд бүгд сөхөгдөд гарч ирж байгаа байхгүй юу? Би YG-ийн бүх дуу гаргасан намаа гоо сайхны хаалгаанд оруулж байгааг сонин постууд оруулаад байгаа байхгүй юу? Гуан Чангийн гэдэг өвчин энэ чидрийн хүнд байгаад байгаа байхгүй юу? Зүгээр маш их үзэн ядчихлээ. Та нар одоо зүгээр болцгоо зүгээр алга бол нүднээс далд ор гэсэн сэтгэлдлүү зөндөө байлаа. За сайн байцгаана уу Золбоотын та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр сүүлийн үед Солонгосын олонний танил од хүмүүсийн талаар сонин хачин маш их мэдээ гарч ийн. Та бүхэн ч гэсэн мэдж байгаа, гадралж байгаа бах те. Яг юу болоод байгаа юм? Өнөөдөр та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлдээд байна. За тэгвэл бүгдээрээ шууд мэдээ рүү орцгоё. Солонгосын тусгай прокурорын баг өнөөдөр ерөнхийлөгч Юн Сон Ёлын гэргээ Ким Гонигийн эсрэг 15 жилийн хорих ял оногдуулах санал гаргалаа. Тусгай мөрдөн шалгах багийн мэдээлснээр Ким Гонин Deutsche Motors компани хувьцааны үнийг зохиомлоор өсгсөн хэрэг, нэгдлийн сүмтэй холбоотой асуудал, мөн авилгал болон улс төрийн албан тушаалд нөлөөсөн хэрэгүүдээр буруутгагдж байгаа аж. Өнөөдөр Сөүл хотын төв дүүргийн шүүхийн 27 дугаар танхимд болсон шүүх хуралдаанд тусгай прокурорын баг хөрөнгийн зах зээлийн тухай хуулийг зөрчсөн үндслээр Ким Гони хадагтаад 11 жилийн хорих ял, 2 тэрбум воны торгуул, 810 сая воны хөрөнгө хураалт, мөн улс төрийн хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн үндслээр 4 жилийн хорих ял, 130 сая воны нэмэлт торгуул ногдуулах хүсэлт гаргасан байна. Прокурорын мэдээлэлээр Ким Гонин 2010 оны 10 сараас 2012 оны 12 сар хүртэл Deutsche Motors-ын ерөнхийлөгч асан Kwon Ho-сoo, мөн хөрөнгө удирдлагын компани захирласан Lee Jong-ho нартай хамтран хий хоосон арилжаа, зохиомол худалдан авалт зэрэг аргаар нийт 8.1 тэрбум воны хууль бус ашиг олсон гэж үзэж байна. Шүүх хуралдааны төгсгөлд Ким Гони амандаа зүүсэн байсан маск авч сүүлчийн мэдүүлгээ өгөхдөө надад ч бас үнэхээр шудраг бус гэж бодогдох гомдолтой зүйл олон байна. Гэвч тусгай прокурорын хэлсэн зүйлд миний хийгээгүй хэрэг зөндөө байгаа ч зарим нэг миний буруугаас болж ард түмэндээ асуудал маргаан үүсгэснээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж үнээ харамсаж байна гэж хэлжээ. За нөхрийгөө ерөнхийлөгч байхад нөхрийнхөө эрх мэдлийг дураараа ашиглаад өстөд дураараа наргиж дунд чөмгөөрөө найгч ийсэн Ким Гони хадагтаа өнөдөр нусаа хацартаа нааж байна. Солонгосын хууль бол хууль байдаг. Нэг буруу үйлдэл хийж яагаад баригдах юм бол юу болдгийг та бүхэн харж байна те. Ким Гони хадагтаа өнөдөр хадагтаа гэж ярих нь зөв буруу юу. Одоо чи гэмт хэрэгтэн болчихлоо шүү дээ. Ким Гони сэжигтэн ярьчих. Ким Гони сэжигтэн өнөөдөр 15 жилийн ял аваад байна. 2 тэрбум воны торгуул, 810 сая воны хэмжээний хөрөнгийг хурааж авна гэж байна. Мөн улс төрийн хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн үндслээр 4 жилийн хорих ял нэмээд 130 сая воны нэмэлт торгуул ногдуулах хүсэлтийг прокурорын зүгээс гаргасан байгаа. Тэгээ энэ их олон хийсэн хэрэгүүд нь гарч ирээдсэн боловч нөхөр нь ерөнхийлөгч байсан учраас хэргийг нь буцаагаад байсан. Харин эсрэг талын намаас Юн Сон Ёл ерөнхийлөгчийн эхнэрийг заавал шалгах ёстой гэд дахин хэрэг тохоод прокурорт шалгуулах материалаа өгөөдсөн. За тэгээд эцэст нь Юн Сон Ёл ямар шийдвэр гаргасан бэ гэхлээр эхнэр нь л араас нь шүрвцсэн юм шиг байгаа юм л да. Онц байдал зарлаад намайг шалгах гээд байгаа хүмүүсийг бүгдийг нь баривчил. Надад бүгдийн шоронд хийгээд тэгээ нөгөөд чинь онц байдал зарлаж хагаад маш том асуудалд ороод хоёулаа өнөдөр шоронд орсон байна. За тэгвэл Ким Гони сэжигтний нөхөр Юн Сон Ёл сэжигтээ одоо яг ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ? Би та бүхэндээ мэдээг дамжуулъя. Ерөнхийлөгч Юн Сон Ёл нь цэргийн онц байдал, цэргийн дэглэм, хууль бусаар зарласан гэх хэрэгт холбогдож бослого түрэмгийдлийн шинжтэй гэмт хэрэгээр шүүгдэж байна. 2025 оны 12 сарын 23-нд түүнийг үргэлжлүүлэн хорих эсхийг шийдэх саатуулах арга хэмжээний шүүх хурал Сөүл төв дүүргийн шүүхэд товлогдсон. 2024 оны 12 сарын 3-нд Юн Сон Ёл улс даяар цэргийн онц байдал зарласан нь үндсэн хуулийн шаардлагыг хангаагүй байж болцшгүй гэж прокурор шүүх үзэж байна. Энэ явдлыг үндсэн хуулийн цэц 2025 оны 4 сард хэлэлцэж албан тушаалаас нь огцруулсан. Солонгосын дээд шүүхийн 8 шүүгч гарч ирж шүүж 8-0-ийн харьцаатай ерөнхийлөгч Юн Сон Ёлыг буруутгаж албан тушаалаас нь огцруулсан. За прокуророос Юн Сон Ёлд ямар ял тогтж байгаа юм бэ гэхлээр үндэсний ассамблийн үйл ажиллагаа хүчээр зогсоох, тодорхой улс төрч сонгуулийн байгууллагын албан тушаалтнуудыг баривчлахыг санаархсан. Мөн онц байдал зарлахаас өмнө болоогүй зүйлийг болсон мэт зохиож эсрэг намын гишүүдийг дарж авахын тулд цэргийн хүчийг гартаа авч тэднийг алах тушаал өгсөн. Хойд Солонгосын тагнуулуудын гар хөл болсон гих мэтчлэн ямар ч баримт үндэслэлгүй асуудлуудыг гаргаж ирж эх орондоо үймэн самуун дэгдээсэн гих мэт хэрэгүүдэд шалгаж байна. За тэгэхээр яг одоо бол Юн Сон Ёл ерөнхийлөгч
баригдсан шалгагдаад явж байгаа. 2025 оны 12 сарын 23-нд цаашдаа Юмсон Нёл ерөнхийлөгчийг яг энэ баривчсан чигээр нь шүүх хурлаа хуралдаад шалгаад явах уу, айлсгүй бол батлан дааж гаргаад хорихгүйгээр шүүх хурлаа үргэлжлүүлэх үү гэдгийг одоо хэлэлцэж байгаа. Тэгэхээр Солонгост амьдарч байгаа хүмүүс нь мэдж байгаа бох те Юмсон Нёл ерөнхийлөгчийн талаар орой болгон мэдээг нь гарч байгаа. Ийм шүүх хуралд оролцлоо, тийм шүүх хуралд оролцлоо, тэр гэрчтэй мэтгэлцлээ гэх. Тэгэхээр энэ нь юуны талаар шүүх хурал юм бэ гэхлээр ерөөсөө л амархан ойлгоход болно. Ерөнхийлөгч Юмсон Нёлыг баривчсан чигээр нь шүүх хурлыг үргэлжлүүлэх үү, айлсгүй бол батлан дааж гаргаад шүүх хурлыг үргэлжлүүлэх үү, энэ асуудлыг л ярилцж байгаа. За тэгэхээр ирэх 23-нд Юмсон Нёлыг баривчилж шалгах уу, сул тавиа шалгах уу гэдэг шийдвэр нь гарчих юм байна шүү дээ. Харин 2026 онд Юмсон Нёл ерөнхийлөгчийг үргэлжлүүлээд шалгасаар л байх болно. За 2026 онд Юмсон Нёл ерөнхийлөгчийн шүүх хурал болсоор байгаа эцэст нь Юмсон Нёл ерөнхийлөгчийг гин буруутай гэж шүүхийн шийдвэр гарах юм бол бослого түрэмгийлэл цэргийн хүчийг босгосон гэмт хэрэгт буруутгагдаж хуулийн дээд ялыг оноох юм байна. Насаар нь хорих ял эсвэл таазаар авах ялыг тулгарна. За Солонгос улс өнөөдрийг хүртэл хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүст цаазаар авах ялыг тогтж байгаа. Гэхдээ 1997 оноос хойш энэ цаазаар авах ялаа зүгээр л гүйцэлдүүлэхгүй байгаа. Тэгэхээр зүгээр миний орой болгон мэдээг нь харж байгаагаар дүгнэх юм бол 12 сарын 23-нд Юмсон Нёл ерөнхийлөгчийг баривчсан чигээр нь шалгаад явах. Тэгээд 2026 онд Юмсон Нёл гин буруутай гэдэг нь угаасаа нотлогдно. Яагаад вэ гэхлээр шүүх хуралд оролцож байгаа гэрчүүд болгоно нь Юмсон Нёлын эсрэг мэдүүлэг өгж байгаа байхгүй. Та өөрөө буруу зүйл хийсэн штэ. Та бидэрт тийм тушаал өгсөн штэ гэд тушаал авсан цэргүүд нь үнэнгийг хэлээд байгаа байхгүй. Тушаал авсан цэргүүд нь гэрчээр орж ирж суугаад таны буруу байсан гэд хэлээд байхад л нөгөө чинь гүрийгээд өөрийгөө өмөрөөд байгаа байхгүй. За ямар ч тач Солонгосын ерөнхийлөгч байсан Юмсон Нёл одоо шоронд суудсан шалгагдаад явж байгаа юм байна. Харин эхнэр нь тэргүүн хатагтай байсан Ким Гоны 15 жилийн ял прокуророос тогсон байна. За дараагийн мэдээ Солонгосын Чужин Нүн гээд үнэхээр мундаг жүжигчин байдаг. Маш олон кинонд тоглосон манай монголчууд ч дийлэнх нь мэдэх бах. Манай Монголын зөндөө олон охтууд Чужин Нүнийг крашлт юм байлээ. Тэгээ надтай болцоод байдаг халиуна хүртэл хамгийн дуртай жүжигчин нь энэ Чужин Нүн гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд энэ Чужин Нүний талаар баахан хэрэг гарсан чинь миний крашлтыг байсан ганц жүжигчин ийм их хэрэг төвөгт орооцолтчих чийжтэй гээд стори оруулсан байлээ. За тэгвэл юу болсон юм бэ би та бүхэндээ танилцуулъя. Жүжигчин Чужин Нүний өнгөрсөн үеийн гэмт хэргийн талаарх мэдээлэл ил болсны дараа олон нийтийн маргаан намжихгүй байсаар байна. Үүн дээр нэмэгдээд түүний гаргасан хүч хэрэгэлсэн үйлдэлийн талаарх шин мэдүүлгүүд ч гарч ирсээр л байна. 12 сарын 7-нд баримтат киноны найруулагч Хо Чол өөрийн цахим хуудсанда 2004 онд нэг хүн ямар ч шалтгаангүйгээр миний нүүрлүү цохиж би эсэргүүцэж чадаагүй гэж бичээд тухайн хүнийг жүжигчин Чужин Нүн байсан гэж нэрлэжээ. Намайг Шанадад авах үед хүмүүс ирж салгасан тэр гинэт уйлаад эхэлсэн. Би тэр өдөр түүнтэй анх уулзсан. Яагаад намайг цохиж авсан учрыг нь би огт ойлгоогүй. Дараа нь менежерээр нь дамжуулж уучлалт гуйхыг хүссэн боловч тэрээр өөрийн биеэр ирж уучлалт гуйгаагүй. Харин гимгүй менежер нь миний өмнө өвдөг сөгдөж уучлалт гуйж юу хийхээ мэдэхгүй байсан гэж өөрийн сошиал хаягт пост оруулжээ. За тэгэхээр энэ Чужин Нүн гэх жүжигчин сурагч байхдаа насанд хүрээгүй байхдаа зөндөө олон гэмт хэрэгт оролцож байсан. Тэрийг нь удахгүй ярина. Тэрнээс хойшоо бас жүжигчин болцсон байхдаа зөндөө олон гэмт хэрэг үйлдэжсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэд нь одоо нэг нэгээрээ илэрч гарч ирж байгаа. Тэгэхээр Солонгост яг ингээд нэг юм ингээд буруу тесрээ гараад ирэнгууд ингээд бусад хэрэгүүд нь ингээд араасаа ингээд цовраад гараад ирдэг аим. За хоо найруулагч тэр өдөр болсон явдал одоо ч санаанаас гардаггүй. Уур хилэн төрдөг. Миний хувьд энэ нь сэтгэл зүйн шарах болсон гэжээ. Гэсэн ч тэр түүнийг уучлая гэж бодож байна. Хэрвээ дахин уулзвал нэг сайхан архиугаад чамааг нэг алгадаж аваад би бүгдийг мартъя гэж пост оруулсан байна. Тэгэхээр энэ хэрэг бол худлаа байх боломжгүй. Яагаад вэ гэхээр энэ хоо гэх найруулагч бол яг өөрийнхөө сошиал хаягаар дамжуулаад бүр ийм пост оруулсан байхгүй. Яг ингээд хүмүүс энэ ста балиар худалч амтандаа гэд бодож амьдарч байгаа тэр хүний нэг юм гараад ирэнгууд ингээд бүгдээрээ ашгүйдэ гэж байгаа юм шиг ингээд тэ нэг гомдлоо тайлдаг байгаа юм шиг байна. Тэгэхээр олон хүн гомдоож явсан хүн нэг унахаар тэр бүх гомдож исэн хүмүүс нь ингээд нийлээ дайрдаг юм шиг байгаа юм л та. Нөгөө MeToo гэдэг шиг те. Би ч гэсэн энэ хүнээс хохирлыг амсч байсан. Энэ ч гэсэн намайг ингэжсэн ингээд нөгөө их гомдож исэн сэтгэл нь зүгээр яг нөгөө унсан үед нь бүр ингээд карма гэдэг зүйл ингээд гэхээр зүгээр булаа хийдэг юм шиг байна л да. Солонгосын мэдээний сувг Dispatch-ийн мэдээлснээр Чужин Нүн кинон тоглож байх үедээ туслах дүрийн дүү жүжигчин залуу Хэшиг буюу хоол идэж байх үеэр зодсон хэрэгт нэр холбогдож байсан гэж мэдээллээ. Түүнчлэн киноны найр дээр хамт байсан шинээр орсон жүжигчин ABC болон менежер Д-г алгадаж өшгөлсөн гих шин мэдээллүүд гарч ирээд байна. За өмнө нь Чужин Нүний сурагч байх үеийн хэрэг бас ил болж тэр үед найзуудтайгаа хамт машин хулгайлсан эмэгтэй хүн хүчирхийлсэн гих
мэдээлэл гарсан. Харин түүний харийн агентлаг тайлбар өгөхдөө тэр насанд хүрээгүй байхдаа буруу зүйл хийж байсан нь үнэ. Тэгээ бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд оролцоогүй гэж мэдгдсэн байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр Чужин Ун 2003 онд архитан согтуурсны дараа зураг авалтад оролцсон жүжигчтэй зодсон хэрэгээр торгуулийн ял авч байжээ. Мөн 2010 онд киноны найран дээр жүжигчинд дуулах шаардлага тавьж хүсэлтийг нь татгалцсан туслах жүжигчин рүү мөс шидэж менежер болон бусад хамт ажиллагчдаа алгадаж өшгөлсөн тухай мэдээллүүд ч гараад байна. Түүнчлэн нэгэн киноны дараа архиуч машин барьж яваад баригдсан бөгөөд тухайн үед жолооны эрх нь цуслагдсан гэж мэдээлжээ. За тэгэхээр манай хүн бол бүр нэлээд эвгүй гар байсан юм шиг байгаа юм л да. Солонгосчууд бол итгэж явсан жүжигчнийх нь ард нь бүр ийм төрх байсан гэд бодохоор зүгээр амар хуурцсан юм шиг мэдрэмж аваад бүгдээрээ өнөөдөр энэ Чужин Ун гэх жүжигчнийг тултлаа үзэн ядчихээн. Эдгээр мэдээллүүд нь хүнийг худлаа гүтгэж байгаа худлаа мэдээл байх боломжгүй байхгүй юу? Яагаад гэвэл Солонгост бол хүний нэр төрд халдах юм бол маш том хуулийн хариуцлага үүрдэг. За тэгээд н A, B, C, D гэх энэ жүжигчтэй бүгдээрээ гарч ирээд бидрийг ч гэсэн ингэж дээрлэхдэг байсан. Тэгээ манай менежер лөө ингэсэн те мусавч шидсэн архиугаад дуу гэж шахаа те дуу дуулахгүй гэсэн чинь уурсан өшгөлсөн алгацсан те машин барьж яваа цагдаад баригдаад үнэмлэхээ асуулж ирсэн гэдэг энэ бүх хэрэгүүд нь одоо ингээд бүгд сөхөгдөд гарч ирж байгаа байхгүй. За эдгээр мэдээлэл нийтэд ил болсны дараа Чужин Ун өнгөрсөн алдаануудаа ухаарч байна. Намайг дэмжиж итгэж байсан бүх ард иргэдээсээ уучлал гуйж байна. Би жүжигчний карьераа өнөөдрөөс дуусгаж байна. Энэ бол миний хүлээх ёстой хариуцлага гэж мэдэгдэн урлагийн ертөнцөөс бүр мөсөн гарахаа зарлав. Гэвч түүний өнгөрсөн үеийн үйлдэлүүд ил болсноор олон жилийн турш бүтээсэн нэр хүнд чин сэтгэлтэй жүжигчин гэсэн дүр төрх нь бүхэлдээ нуран унлаа. Олон нийт дунд хүүхэд насны алдааг уучлах ёстой юу? Эсвэл хариуцлага хүлээх үү гэх маргаан үргэлжилж байгаа бөгөөд уран бүтээлчийн хувьд түүний нэр дахин сэргээгдэх хэсэг нь тодорхойгүй байна. За тэгэхээр Солонгосын одууд асуудалд орохоор яадаг вүлээ? Би та бүхэнд дандаа хэлдэг штэ. Wacom гэж нэг амар юм байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр торгуул төлнө. Маш олон кино зураг авалт, маш олон зар сургаа, маш олон модель те янз бүрийн зар сурталчилгаанд тоглосон байгаа ш. Тэр бүх байгууллагуудаа гэрээ хийсэн байгаа. Хэрвээ би асуудалд орох юм бол энэ хийсэн гэрээгээ хэд нугалж та нарт төлнө гэсэн гэрээтэй байдаг Солонгосын дийлэнх одууд. Тэр хэмжээгээрээ Солонгосын одууд маш их хэмжээний мөнгө олдог байхгүй. Хэдэн тэрбум моноор нь ч олцсон хураацсан байж магадгүй. Одоо тэр бүх хамтарч ажилладаг байсан байгууллагуудаа Wacom төлөх нь бол тодорхой болсон. Тэр талаар нь ч гэсэн мэдээгээр нь гарч ийлээ. За энэ мэдээний дор Солонгос хүмүүс ямар сэтгэл үлдээсэн бэ? Би та бүхэндээ уншиж өгье. Анхаарсан кино найруулагчаа цохиж авч байдаг. Эн чин psychopath юм биш үү? Галзуурсан хүн юм биш үү гэсэн сэтгэл байна. Хүчингийн хэрэг хүн зодсон хүнийг дэмжиж яагаад ч болохгүй шүү гэсэн байна. Энэ бол жинхэнэ чөтгөр байжээ. Энэ ертөнц энэ хүнийг жүжигчин гээд даагаад явж байдаг цэг гэсэн сэтгэл байна. Хүн хизээч өөрчлөгдөдгүй. Энэ бол хүн биш байжээ гэсэн байна. За ахлах сургуульд байхдаа машин хулгайлж, хүчингийн хэрэгт холбогдож, хулгай дээрэм хийж явсан залуу зүгээр өнгөрөөж болохгүй байсан юм аа. Насанд хүрээд архиуж машин барьж, жүжигчин дүүнер найзуудаа дээрлэхэж зодож, бусдыг хохироож явсан хүнийг дэмжиж байгаа хүмүүс эрүүл ухаантай хүмүүс үү? Иймэрхүү хүмүүсийг урлагийн ертөнцөөс мөнхөд байхгүй болгох хэрэгтэй. Хүн алхаас бусдыг бүгдийг нь хийсэн байна шүү дээ гэсэн байна. За тэгэхээр манай монголчууд юу яг энэ талаар юу гэж бодож чинь та бүхэн бас сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Би яг энэ Чужин Ун гэх жүжигчний талаар манай Монголын бас Facebook сайтууд тавьсан байсан л та. Тэгээд яг тэр доор нь бичсэн монголчуудын сэтгэлдлийг нь би хальт орж уншиж харсан. Тэгсэн дийлэнх нь энэ жүжигчин өмөрсөн байгаа хгүй юу. Яах вэ? Бага насндаа алдаа гаргаад л хайрын жүжигчин юм сүртэй энэ солонгосчуудтай нэг юм болохоор бөө юм болох юм аа. Одоо энэ жүжигчнийг ингээ бид нар үзэж чадахгүй юм биш. Хөөхийдөө амиа оролцох үедээ гих мэтчлэн бараг 95% нь Чужин Унны талд одоо өмөрсөн тийм сэтгэлдтэй байгаа хгүй юу. Би зүгээр бодохдоо манай монголчууд ер нь их тийм сайхан сэтгэлтэй, зөөлөн сэтгэлтэй өрөвч хүмүүс байдаг юм болов уу гэж анзаараад хараад байгаа хгүй юу. Тэгээ заримдаа бидний энэ өрөвч, зөөлөн, сайхан сэтгэл дэндүү муу тал руу бидрийг ийм тохиолдол зөндөө байна. Үр дүнгийн харахад л ойлгомжтой. Өнөөдөр бид нар аливаа асуудлыг зүгээр яах вэ? Яг уу тэгжлээ. Яг уу нэг алдаа л үз. Яах вэ гэд ингэж өнгөрөөсөөр хагаад өнөөдөр Монгол улсын нийгэм, Монгол улсын эдийн засаг яг ямар байдалтай явж байна? Солонгос улс ямарваа нэгэн асуудал гарах юм бол амар арга хэмжээ авдаг. Бүр эцсийн нүхтэл нь явдаг. Нөгөө нэг бүр байхгүй болгодог. Тэгээ ийм улс өнөөдөр эдийн засаг хөгжлийн хувьд ямар явж байна? Бид нар зүгээр ямарваа нэгэн сэтгэл хөдлөлөөр хандахгүй яг зүгээр бодит байдлыг л харъя л да тий. Би яг иймэрхүү мэдээг байн хүргээд ингээд залуучуудаа яриад идэх шалтгаан нь юу вэ гэхээр буруу зүйл дээр бас буруу байна.
болохгүй гэж шүүмжилж чаддаг байх хэрэгтэй. Эцсийн хүртэл явж ээж энэ асуудал дахиж гарч ирэхгүй байхгүй юу? Ядчил хажууд нь харж байгаа хүмүүс нь за бид нар ийм хийх юм бол дараа нь алуулах юм байна гэдэг ийм айцтай зөв амьдрий гэсэн ийм хүсэл тэмүүлэлтэй тийм зоригтой тийм хүмүүс болно шүү дээ. Би яг зөвхөн та бүхэндээ үнэнгээ хэлье. Заримдаа энэ Монголын олонний танил од хүмүүсийг харахаар шүү дээ. Бүр үнэхээр дотроос бухимдах сэтгэл төрдөг. Бүр үнэхээр их бухимддаг. Ёс зүйн хувьд маш том алдаа гаргаад гэмт хэрэг үйлдээд янз бүрийн асуудалд ороод явж яхад дуугаа дуулаад урлагийн тоглолтоо хийгээл кинонда тоглоод ингээл юу ч болоогүй юм шиг яваал энэ. Олонний танил од хүмүүс нь бас ингээ янз бүрийн нэвтрүүлэгт оролцохоор амнаасаа маш их хараал өгөлдөг. Одоо ишпэ яа гэ тэр юу ч болоогүй юм шиг ярьдаг. Тэгэл инээлдэж хөхрөлтөө сууж идэг. Тэгэхээр би залуучуудаа хэлмээр байна. Бид нар зөв юм дээр нь дуурч, зөв юм дээр шүүмжилж, зөв юм дээр арга хэмжээ авч ээж л улс орн минь хөгжин шүү. Зүгээр л энэ дээгүүр байгаа энэ улс төрчид, олонний танил энэ хүмүүс ард иргэдтэйгээ яаж нохоо шиг харьцаж яах гэдгийг л харчих. Энэ бол бас бидэрт буруу байгаа байхгүй юу? Солонгосчууд шиг ард иргэд нь ямар хүчтэй юм бэ гэдгийг үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Ард иргэдээс өнгөлцгөө хартал айдэн шүү дээ. Одууд нь хэвлэл мэдээллийн сувгууд, улс төрчид нь гүмийн манай ард иргэд гэж зүгээр ард иргэдээс ичиртлээ айж байгаа байхгүй юу? Уг нь бол манай Монголын залуучууд, монголчууд ч гэсэн төрөөсөө яг зөв шаардлага тавьдаг те. Энэ олонний танил од хүмүүс нь буруу үйлдэл хийсэн тохиолдолд яг хатуу арга хэмжээ авч чаддаг. Одоо шүү дээ тэр үнийг канселдэж чаддаг те. Тийм соёл ер нь бол би бол суралцах ёстой л гэж бодож байна. За энэ хэрэг чуужийн гих жүжигчнэр дуусаагүй. Бас нэг Солонгосын олонний танил бүүн асуудалд ороод байна. За хошин урлагийн жүжигчин Пагнаратай хамтарч ажиллаж байсан хуучин менежерүүд нь түүнээс 100 сая воны хэмжээтэй хөрөнгийг нь битүүмжлэн авна гэж шүүхэд түүнийг өгсөн байна. Хуучин менежерүүд нь энэ сарын 3-нд Сөүлийн шүүхэд Пагнарагийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд битүүмжлэл тавих хүсэлт гаргажээ. Тэдний хэлснээр ажиллаж байсан хугацаанд олон удаа хохирол амссан тул 100 сая воны нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байна. Тэд Пагнарыг ажлын байран дээрх дарамт хүчирхийлэл мөнгөний асуудлаа шийдээгүй гэж гомдол гаргасан байна. Тэгвэл энэ менежерүүдээ яаж дарамталдаг байсан бэ гэхээр архины ширээний арын цэвэрлэгээ, зууш зөөлгөх, хувийн баяр наадам бэлтгэх зэрэг ажилд өөрийн гэрийн туслах шиг ашигласан гэжээ. За нэг менежер нь архиудаггүй гэсэн шалтгаанаар доромжлуулж Пагнараа ууралсандаа архины хундах шидэж биед нь гэмтэл учруулсан гэж мэдүүлжээ. За үүгээр зогсохгүй менежерүүдэд эмнэлэгт цаг авах, эмийн сангаас эм авах гэх мэт хувийн эрүүл мэндийн ажил бас даатгсан байна. Тэрээр ажлын зардлын тооцоог цаг тухайд нь хийхгүй хоол хүнс, арх, бусад ажлын холбогдолтой зардлыг төлөхөөс татгалздаг байсан гэжээ. Эдгээр байдлаас болж менежерүүд ажлаа орхихоор шийдсэн бөгөөд компанид үлдсэн мөнгө зардлын тооцоогоо нэхэмжлэхэд Пагнарагийн талаас нэр төрд халтсан бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгээр буцаан шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн гэж мэдэгджээ. Менежерүүд хэлэхдээ Пагнараа бурууга хүлээдэггүй. Хэрвээ шүүхэд нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргавал тэр өөрийн хөрөнгийг нуун дарагдуулах магадaltaй гэж үзэн битүүмжлэл тавих хүсэлт гаргасан гэж тайлбарлсан байна. Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд Пагнараа болон түүний хуулийн төлөөлөгчид хэргийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. За тэгсэн Пагнараа гих хошин урлагийн жүжигчний нэг хэрэг нь тесрээ гараад ирсэн. Бас дараагийнх нь хэрэгүүд тесрээ гараад ирж байгаа. Юу болсон юм бэ гэхлээр хошин урлагийн жүжигчин Пагнараа ажлын байрны дарамт болон хууль бус эмнэлгийн үйлчилгээ авсан гих асуудалд холбогдсноос үүдэн түүний оролцдог олон телевизийн шоу нэвтрүүлгүүд түүнийг хасах шийдвэр гаргалаа. Телевизийн салбарууд түүний эсрэг нэг нэгээрээ зайгаа барьж эхэллээ. Түүний тогтмол оролцдог алдартай шоу нэвтрүүлэг На хунжаа санда би ганцаараа амьдардгийн баг өнөөдөр албан ёсны мэдээлэл гаргаж хэргийг маш ноцтой гэж үзэж байгаа бөгөөд Пагнарагийн өөрийн хүсэлтийн дагуу түүнийг нэвтрүүлгээс гаргахаар шийдвэрлэлээ гэж мэдэгдэв. Пагнараа нь 2016 оноос хойш 9 жилийн турш би ганцаараа амьдардаг нэвтрүүлэгт оролцож ирсэн ч түүнтэй холбоотой дуйлан гарсны дараагийн өдөр цацагдсан анги дээр түүний дүрийг хасаагүй асуудалтай хүнийг телевизээр гаргалаа хэмээн олон нийтээс шүүмжлэл авсан юм. Шоуны багийн зүгээс бид энэ асуудлыг хөнгөнөөр авч үзээгүй. Үнэн зөв байдлыг эрхэмлэн шийдвэр гаргахын тулд байр сууриа гаргахад цаг орсон гэж уучлалт хүссэн байна. За тэгэхээр энэ Пагнараа гих эмэгтэй На хунжаа санда гэдэг нэвтрүүлэгт оролцдог гэсэн баггүй юу? Бүр 9 жил оролцсон. Хэрэг нь яг гараад ирсний дараа энэ Пагнарагийн оролцсон нэвтрүүлгийг нь телевизээр нь цацсан байхгүй юу? Тэгсэн чинь ард иргэдний шууд шүүмжлээд ороод ирж байгаа тэр нэвтрүүлгийг яагаад асуудалд орсон хүнийг нэвтрүүлгээр оролцуулж байгаа юм бэ? За ард иргэдний шүүмжлээд ихсэн чинь нөгөө нэвтрүүлгийн багийн гишүүд нь ард иргэдээс шууд уучлалт гуйж байгаа байхгүй юу? Бид нар энэ хэргийг ингээд яг аль тал нь зөв гэдгийг мэдхийн тулд цаг хугацаа хэрэгтэй байсан юм аа. Уучлаарай. Дахиж энэ хүнийг оролцуулахгүй гэж шууд нэвтрүүлгээсээ хасж байгаа. За мөн тэрээр эх хонд гарах байсан шинэ нэвтрүүлэг Надуу шинэ наан нь надад ч бас хөгжилтэй нэвтрүүлэгт оролцох төлөвтэй байсан ч энэ төслийг
бүрэн цуцлсан байна. За энэхүү шоунд Пагнарэ болон урлагийн 4 эмэгтэйтэй хамтарсан аяллаа тухай нэвтрүүлэг байсан бөгөөд эхний хэсгийн зураг авалтыг хийгээд цацхад бэлэн болсон байжээ. Гэхдээ шоуны нэр болон агуулга нь Пагнарагийн дүр дээр төвлөрсөн байсан учраас бүхэл бүтэн төслийг зогсоох шийдвэр гаргасан байна. Тэгэхээр надуу Шиннан гэдэг бүр нэвтрүүлэг бэлдсэн байж байгаа те. Эхний ангийнхан зураг авалтыг хийгээд монтажлаад цацхад бэлэн болсон байжгаад Пагнарэ асуудалд орсон чинь тэр нэвтрүүлгээ бүгдийг цуцлаа хийж байгаа байхгүй. Тэр хэмжээгээр энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн хүмүүс нь ард иргэдээс айж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энэ нэвтрүүлгийг гаргах юм бол ард иргэд аимшигтай шүүмж орж ирнэ гэдгийг мэдж байгаа учраас маш их хөрөнгө мөнгө зарцуулсан ч гэсэн энэ нэвтрүүлгээ шууд цацхаа болж байгаа. За түүнчлэн тэрээр 7 дахь жилдээ оролцож буй гайхамшигт Бямб Нулаун Туюу шоуны багч мөн дараагийн бичлэгүүдэд Пагнарыг оролцуулахгүй гэж мэдгдсэн байна. Пагнарагийн хуучин менежерүүд түүнийг ажлын байранд дарамт хүчирхийлэл мөн санхүүгийн асуудал гаргасан гэж буруутгаж түүний үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргаад байна. Тэд хэлэхдээ Пагнара биднийг архины үдшилийг хувийн ажилд ашигладаг байсан, зарим үед айлхан сүрдүүлж хүчирхийлэл үйлдэж байсан гэж мэдүүлжээ. За мөн тэрээр Жуса Иму хэмээн нэрлэгддэг эмнэлгийн эрэхгүй хүнээс тариа тариулах эмчилгээ удаа дараалан авсан хэрэгт холбогдож хууль бус эмнэлгийн үйлчилгээ авсан хэрэгт шалгагдаж эхэллээ. Карма хизээч хаалга андуурдгүй гэж үгээдэг те. Нэг хэрэг нь тесрээд гараад ирэнгүүт дараагийнх нь асуудлууд нь ингээд тэр хүнийг ингээд бодоо олгож байгаа байхгүй. За хуучин менежерүүд Пагнарыг онц хүчирхийлэл мөнгө завьсан Тэгсүү Сангэ Хоньён хэрэгээр шүүхэд өгсөн бол өнөөдөр Пагнарэ өөрийн сошиал хаягаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Гэр бүл шиг хамтарч ажилладаг байсан хуучин хоёр менежер маань гинт ажилласаа гарна гэхэд би их гайхаж байсан. Би хуучин менежерүүдтэйгээ уулзаж үл ойлголцол, үл итгэлцлийг тайлахыг хүсэж байна. Одоо бүхнийг эргцүүлэн бодож гүнээ харамсаж байна. Надтай холбоотой хэрэгүүд бүрэн шийдэгдтэл би бүх нэвтрүүлгийн үйл ажиллагаагаа төр зогсооно гэж мэдэгдэжээ. За Солонгост бол хошин урлагийн жүжигчид амжилттай явна гэдэг маш хэцүү. Ер нь бол тоото хідэн хошин урлагийн жүжигчид амжилттай авдаг хгүй. Тэгэд энэ Пагнарэ гэх эмэгтэй хошин урлагийн жүжигч бол бүр үнэхээр амжилттай авчихсан. Энэ бүр Ёнэй Тэсэн авчихсан байхгүй юу? Солонгосын одуудын хамгийн том шагналыг авчихсан эмэгтэй. Тэгэд ийм алдар нэр хүндтэй явжсэн эмэгтэй те зөндөө олон нэвтрүүлгүүдэд оролцоод ингэж явж байгаад нэр хүнд ингээ өндөр навс унж байгаа байхгүй юу? Тэгээ энэ эмэгтэй бас өөрөө YouTube сувг хөтэлдэг. Тэгээ YouTube сувг руу ороод харсан чинь хамгийн сүүлд оруулсан бичлэгийнхаа нөө комент хэсгийг хаацсан байлээ. Тэгээ нөө гинт хүн гэлбэлцэн хичээр өөрөө менежерүүдтэйгээ уулзраа олмоор байна. Миний буруу гээд бүх нэвтрүүлгээсээ гараад үйл ажиллагаагаа зогсоож байгааг бодоход энэ менежерүүдийнх нь хэлсэн үг нь үнний ортол байж таараа. Гэтэ одоо энэ бүгд шүүхээр шалгагдаад явна угаасаа. Өөрсдийгөө од олонний танил альсгуул тэр хүнээс ямарваа нэгэн байдлаар давуу талтай гэдэг одоо санхүүгээр ч юм уу альсгуул эрх мэдлэр ч юм уу хүчний хувьд ч юм уу тэр давуу талаа ашиглаад хин нэгнийг дорд үздэг, доош нь хийдэг, нохоо мэт харцдаг. Иймэрхүү хүмүүс бол хэсэгтээ явна тий. Хэсэгтээ амжилттай явж болно. За магадгүй энэ хүн шиг те 10 жил ч амжилттай явж магадгүй. Тэгвэл хизээ нэгэн цагт уннаа гэдэг нь тодорхой. Би нэг бүр дүүнэртээ дахин хэлмээр байна. Хүн амжилттай явж болно. Хүн амжилтанд ямар аргаар хүрч болно те. Хүн луурдж болно, худлаа ярьж болно, хүн зодож болно. Эсвэл үнэхээр өөрийнхөө хөдөлмөрөөр явж болно. Гэхдээ энэ амжилтанд хүрэхийн тулд ямар замыг туулж ирсэн байна гэдг нь хамгийн чухал байхгүй. Хүн буруу үйлдэл хийгээд буруу замаар будаа тэгээд яваад байх юм бол тэр хүн ямар оргилд гарсан бэ хизээ нэг цагт унана гэдэг нь бол цаг хугацааны л асуудал. Хэр их олон хүнийг гомдоож исэн байна. Хэр их олон хүнийг өвтгчээсэн байна. Хэр их олон хүнд худлаа ярьж, дээрлэхэж, дарамтлж тэр амжилтыг олсон байна. Тэр өндөрт гарсан хэмжээгээрээ хүчтэй доошоо газар тунна. Тэр хэмжээгээрээ өөрөө маш их өвдөлтийг авна мэдэрнэ. Энэ Пагнарагийн хошин урлагийн жүжигчнийг нэг эрэгтэй найз нь хэлжсэн байхгүй. Энэ Пагнара яг архиуучаараа нохоо шиг болчдөг. Йоо архиухаар нь зүгээр бид нар цухтагаа явчихдаг гэдэг яг нэг нэвтрүүлгээр орж явахдаа ярьжсэн. Одоо тэр нэвтрүүлгийнх нь ярьсан үг нь хүртэл ингээд гарч ирээд өө сенсац болж байгаа байхгүй. Тухайн үед яг ингэж хэлжсэн юм ба штэ. Яа харахгүй архиуучаар бүр нохоо болчт юм те. Менежерүүдтэй ахсам сохтуу тавиал нөө парти хийснийхаа дараа гэр орноод цэвэрлэгээл имийн сан руу гүйлгээл хайшин юм бэ тэр хүмүүс чинь ямар зарцсан юм уу боолн юм уу те. Хүн гэдэг яг юу юм бэ хин юм бэ хинээсээ дээр гараад хинийхээ доор орох гэдэг юм те. Хүн гэдэг яг адилхан шалтан ирээл адилхан шалдан буцдаг. За тэгээ хүнийг хилдэггүй. Хүнийг хилдэггүй юм бид нар өөрсдөө л дүгнэлтэйцгээе. Уушлаарай.
Өөртөө л өнгөж харъя. За дараагийн мэдээ. Охидын 21 хамтлагийн гишүүн Park Bom дахин YG Entertainment-ийг шүүмжилсэн бичлэг нийтлэлээ. Өнгөрсөн сарын 23-нд Park Bom өөрийн цахим хуудсанда тэмдэглэлийн дэвтрийн зургуудыг нийтэлжээ. Тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ ингэж бичжээ. Намайг тоглоом болгож гадна төрхийг минь эвгүй болгосон буруутан бол YG Entertainment намайг шоолдог байсан. YG надад хизээч гоо сайхны мэс заслал хийж өгч байгаагүй. Нэг өдөр гинт надаас уучлалт хүссэн хэрнээ дараа нь миний гадаад төрхийг ашиглан гоо сайхны мэс заслын сэдвээр хандлт авах гэсэн. Эргээд бодоход YG надад юу ч хийгээгүй. Ямар ч дэмжлэг үзүүлээгүй юм байна гэж бичсэн байна. Park Bom мөн 21 хамтлагийн дуунуудын талаар ингэж бичжээ. YG-гийн бүх дууг би өөрөө хийсэн гэж хэлж болно. Ганцхан дуунаас бусдыг нь би бичсэн. Тэгсэн хэрнээ надад нэг ч төгрөг өгсөнгүй. Миний нэрийг ч дууны эрхийн чагсаалтанд бичээгүй. Би дууга хамгийн сайн дуулахаар хичээдэг байсан ч хизээч намайг үнэлдэггүй байсан. Нэг удаа ч намайг сэтгүүлийн зураг авалтанд оролцуулж өгч байгаагүй гэж бичсэн байна. Тэрээр 24-нд дахин өөрийн SNS хуудсанда YG-гийн захирал Yang Yeon-сог миний орлогын хувийг өгөөгүй. Надад 64272 их найд won-ы хохирол учруулсан гэж мэдүүлсэн өргөдлийн зураг нийтэлсэн байна. За тэгэхээр би өмнө та бүхэндээ энэ 21 хамтлагийн Park Bom жоохон асуудалтай байгаа талаар бичлэг оруулж ирснийг та бүхэн үзсэн баг те. Тэгэхээр ер нь энэ Park Bom-ийн өвчин нь нэлээд хүндэрч байгаа юм шиг байна. Ер нь сошиалдоо тийм айгүй их тийм сонин бичээд нийтлээд одоо жишээл та бүхэн харах юм бол YG надад 64272 их найд won-ы өртөө би YG-гийн бүх дуу гаргасан намаа гоо сайхны хаалгаанд оруулж байгаагүй гих мэтчлэн бүр ингээд сонин постууд оруулаад байгаа байхгүй юу. Тэгэд яг энэ мэдээний доор Солонгос хүмүүсийн үлдээсэн сэтгэлдлүүд бол яана ингэж яагаад амиа оруулчих вэ дээ. Энэ бол бүр маш их сэтгэл зүйн асуудалтай байна. Хурдан имлэг твтүүлээч. Энэ хүн одоо эдгэрхээсээ өнгөрсөн юм шиг байна да гэсэн тийм харамссан сэтгэлүүд бол маш их байлээ. За Park Bom-ийн одоогийн харийн агентлаг Denation Entertainment дараах мэдээллийг гаргажээ. 21 хамтлагийн үйл ажиллагаатай холбоотой бүх санхүү гэрээний асуудал аль хэдийн дууссан. Park Bom-ийн нийтлсэн өргөдөл нь боддоор шүүхэд бүртгэгдээгүй. Бид одоо түүний эрүүл мэндийг сэргээхэд бүх хүчээ тавьж байна гэж мэдээлсэн байна. Тэгэхээр огт баримт нотлохоогүй, шүүхээр орж шийдэгдээгүй иймэрхүү асуудлыг нэг өөрийнхөө хийсвэр бодлоор бичээд ингээд постлоод байгаа байхгүй. Тэгээ одоо 21 хамтлагийн Park Bom-ийн агентлагаас нь аль болох хурдан эмчлүүлэх юм арга хэмжээг авч байгаа юм шиг байна. Хүн ер нь ямарваа нэгэн зүйлд донтно гэдэг бол маш аюултай байгаа. 21-ийн Park Bom чинь ер нь сонгёон энэ гоо сайхны хаалгаанд маш их донтсон байхгүй юу. Янз бүрийн гоо сайхны хагалгаанд маш олон удаа дараалан орсон. Тэгээд удаа дараалан ороод фейлдээд нөө буруу хагалгаа нь сэтгэлдэн таарахгүй болохоор дахин ороод байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингэж явсараад одоо нэг тэр гоо сайхны хагалгаанд олон ороод ирэхэр чинь ямар өлегтэй байхт те. Сэтгэл зүйн асуудалтай болж эхэлнэ. Тэгээд сэтгэл зүйн асуудалтай болоод ирэхээр бүх бурууга өөрөөсөө биш бусдаа сайж эхэлнэ. Сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байгаа гэдэг нь энэ оруулсан постнуудаас нь бол харагдаж байгаа. Уушлаараа. Бити хараалч гэдэг. За сүүлийн өдрүүдэд олонний анхаарлын төвд байгаа дуучин Hwassaгийн шинэ дуу Good Goodbye Солонгосын бүх гол хөгжмийн сайтуудад зэрэг номер 1 байр эзэлж Perfect All Kill бүх чартын нэгдсэн тэргүүлэгч болж чадлаа. Солонгосын 6 томоохон хөгжмийн платформын нийлсэн дүн гаргадаг iChart-ийн мэдээлснээр Hwassaгийн Good Goodbye бүх хөгжмийн чартад 1-дүгээрт бичигдэж Perfect All Kill-ийн амжилтанд хүрлээ гэж мэдэгджээ. За энэ бол 2025 онд ганцаарч эмэгтэй уран бүтээлчдийн дундаас анх удаа ийм амжилт хүрсэн тохиолдол юм а. Hwassa нь Mamammo хамтлагийн гишүүнээр танигдсан бөгөөд бие даасан уран бүтээлүүдээр хүчтэй байр сууриа баталж буй дуучин юм. За шинэ дуу Good Goodbye нь хагцал мөнхөд биднийг өвтгөхч би гоёмсог хിവэрэ байх болно гэсэн утгатай уран яруу үг хүчтэй хоолой химнэлтэд хосолж олон нийтийн сэтгэлд гүн хүрсэн бүтээл болж чадсан гэж шүүмжлэгчид үнэлж байна. За энэхүү дуу өнгөрсөн сард болсон Цэнхэр луу кино наадам Blue Dragon Film Awards дээр жүжигчин Park Jong-minтэй хамт тавьсан үзүүлбэрийн дараа илүү өргөн хүрээнд анхаарал татаж эхэлсэн юм. Хүмүүсийн зүгээс дуугаар дамжуулан салах, уучлах, дотроосоо хүчтэй байх тухай гүн сэтгэлийн илэрхийлэл хэмээн үнэлж байна. За Good Goodbye дууны music video клип нь YouTube дээр 62 сая үзэлт давжээ. Hwassa шинэ дуугаар дамжуулан зөвхөн урлагийн амжилт бус эмэгтэй уран бүтээлчин чөлөөтэй, хүчтэй, уян хатан дүр төрхийг дахин тодорхойллоо. Good Goodbye нь 2025 оны хамгийн нөлөөтэй pop дуунуудын нэг болж Солонгосын хөгжмийн түүхэнд Perfect All Kill амжилттай анхны эмэгтэй соло уран бүтээлчийн дуугаар үлдэх нь тодорхой болж байна. Bye Good
Good Goodbye гэдэг дуу миний нөгөө нэг гаргасан цэг гэдэг дуутай адилхан юм шүү. Цэг тавьсан газраа би хэзээ чирэхгүй гэдэг. За тоглосон юм аа. За дараагийнхаа мэдээр орцгоё. За 2025 оны 11 сарын 29-нд 2025 Mama Awards Show Хонконгийн Kai Tak цэнгэлтэхэд болсон бөгөөд G-Dragon Heartbreaker Drama мужээ зэрэг хит дуугаараа тайзнаа гарсан. За энэ Heartbreaker гэдэг дуу нөө миний туулаадаг дуу байхгүй юу? Надад өдөөсөө гүлэжина нөө ажигсэл мананго чүчи анос. За гэвч мужээ дууны лайвын үеэр дууныхаа өнгөнд хүрэхгүй. Өнгө алдаж. Зарим хэсгийг нь дуулахгүй орхиж. Чихвчээ авч. Цамцныхаа товчоо тайлж их тухгүй хэцүү байгаа нь ил тод харагдаж байлаа. За үзэгчдийн хувьд хамгийн өндөр хүлээлттэй лайв дуу байсан боловч хамгийн унтарсан лайв байлаа гэж шүүмжлээд байна. Шоуны дараа Мамагийн албан ёсны сошиал хуудсанд тавигдсан өөрийн тайз бичлэгт G-Dragon Thumbs Down эможиг үлдээсэн нь өөрөө ч энэ удаад би сэтгэл дундуур байна гэдгээ шууд илэрхийлсэн гэж олон хүн тайлбарлаж байна. Түүнчлэн түүний дуулсан дуунууд нь дийлэнх нь AR дуу, панограм ашигласан гих шүүмжлэл аваад байна. Мамагаас G-Dragon нь 2025 оны шилдэг артист, шилдэг эрэгтэй уран бүтээлч, шилдэг соло бүжиг гих мэт 4 шагнал хүртсэн боловч шагналынхаа хэмжээнд хүрэх тоглолт үзүүлсэнгүй гэж зарим нэг үзэгчид шүүмжлээд байна. За тэгэхээр 2025 Mama Awards-ыг үзсэн үзэгчд маань мэдж байгаа бах те G-Dragon-ы тоглолтыг харсан бах. Бүр дууга үнэхээр муу дуулсан. Ямар ч хүн үзсэн G-Dragon-д ямарваа нэгэн асуудал байсан. Хоолой нь бүр үнэхээр өвдсөн байсан уу? Айскул нэг гуваан чанги гэдэг өвчин байдаг хгүй. Олон хүнтэй газар гараад ирэхээр гинт тийм айц төрөөд юу хийж байгаагаа мэдхээ болоод хоолой нь байхгүй болоод ямар ч нэг тийм олон хүнтэй байж чаддгүй нэг тийм сэтгэл зүйн өвчин байдаг хгүй. Солонгосчууд тэр өвчөнд аягүй их тусдаг юм шиг байгаа. Тэр өвчин нь гинт хөдөлснөө ямар ч байсан дуусан 3 дуу нь бол гуруулаа бүр маш муу байсан. G-Dragon ч өөрөө уг нь бол лайв банк дуулдаг те үнэхээр гоё хоолойтой чадaltaй дуучин шүү дээ. Гэхдээ Mama Awards-ийн үеэр болоосон 3 дуу нь бүр ингээд хүмүүс гайхаад энэ дэ яагаад байгаа юм болоо та бүхэн сая бичлэгийг үзсэн бах те зүгээр биш байгаа нь хоолой нь гарахгүй байгаа нь илт мэдэгдэж байгаа шүү дээ. Тэгээ 2025 Mama Awards-аас өөрөө бүр 4 шагнал авсан. Тэгээд энэ 4 шагнал авахтаа ч гэсэн өөрөө аягүй сэтгэл дундуур байгаа нь мэдэгдэжээ л дээ. Тэгээд сүүлд энэ Mama Awards-ийн өөрийнхөө дуусан бичлэгүүд дээр ингээд unlike надад таалагдахгүй гэсэн эможи тавьсан байгаа байхгүй. Өөрөө ч гэсэн тухайн үедээ яг бүр 100% сэтгэл хангалуун байж чадаагүй гэдгийг мэдрэгдэж байгаа юм л да. Шүүмжилж байгаа хүмүүс зөндөө байлээ. Тэгэл дуучин юм байж те хоолондоо анхаарахад яадیں۔ Одоо янз бүрийн сэтгэл зүйн асуудалтай байгаа юм бол яах гэж тайзан дээр гардیں ч гэдэг юм уу те. Бас нөгөө талд хурдан эдгрээрээ сэтгэл зүйн асуудалтай байгаа юм шүү дээ гэр ингээл юм те. Солонгосч хоёр хагтаал шүүмжилдэж штэ. Тиймэрхүү шүүмжлэл болж байгаа. Зүгээр миний зүгээс яг энэ тоглолтыг нь үзчихээ G-Dragon бол хоолой нэлээд өвдсөн байсан. Тэгээд яг нэг гуан чангийн гэдэг өвчин энэ G-Dragon-д байгаад байгаа байхгүй. Та бүхэн яг энэ G-Dragon-ы онгоцны буудал дээр ч юм уу хаа нэгтэй газар явж байгааг нь харах юм бол яавч тийм эрүүл хүнээс гардаг үйлдэл гарахгүй байгаа байхгүй. Ингээл те. Ингээл татхнаал ингээл сонин болоод яг энэ нөгөө нэг олон хүнтэй газар ингээд байж чаддгүй нэг тийм хэцүү сэтгэл зүйн өвчин байт юм аа. Тиймэрхүү сэтгэл зүйн бас асуудалтай болоод байгаа юм болов гэж харж байгаа. За тэгээ GD-ийн фэнүүд нь одоо манай GD-ийн мууг үзлээгээ шүүмжлээд ороод ирвэ. Би өөрөө ч гэсэн G-Dragon-ы фэн дээ. Ямар ч юм надад өдөөсөө гүлэжина нөө ажигсэл мананго чүчи анос гэдэг дууг нь байнга дуулдаг үстэй. За дараагийн мэдээ. K-pop хамтлаг New Jeans-ийн 5 гишүүн бүгдээрээ Adore компанид буцаж ирэхээр шийдвэр гаргаснаа зарлсны дараа фэнүүдийн дунд санал бодол 2 хуваагдлаа. Олон фэнүүд New Jeans бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж буйг баяртайгаар хүлээн авч эцэст нь New Jeans бүрэн бүрэлдэхүүнээрээ буцаж ирэх нэ. Адортой дахин сайн ойлголцож бүх зүйл сайнаар шийдэгдээсэй хэмээн сэтгэлдээ илэрхийлжээ. Гэхдээ нөгөө талаас зарим интернет хэрэглэгчид тэднээс жирийн буцалт бус жинхэнэ уучлал шаардаж байгаа юм. Тэгэхээр би New Jeans хамтлагийн талаар бүтэн нэг бичлэг гаргаж ирсэн те. Золбоо TV-г үздэг үзэгчд маань мэдж байгаа бах. Тэгэхээр ингээ байнга миний бичлэгийг үзээ явж байгаа гол ингээ ойлгохгүй нь штэ голоос нь үзэх юм бол энэ хамтлагийн гишүүд маань одоо дураараа гэрээгээ зөрчөөд шууд өөрсдөө гарч яваад лайв хийгээд энэ байгууллагатай хамтарч ажиллаж чадахгүй бид ингээ тусдаа гарлаа гэд. Тэгээд энэ өөрсдийнхөө энэ Hype гэх компанитай одоо шүүхээр маргалдаж эхэлсэн байхгүй юу. Тэгээд эцэст нь Солонгосын шүүхээс энэ Hype гэх компанийн талд орсон. Та нар гэрээгээ зөрчиж буруу үйлдэл хийсэн байна. Та нар яагаад гэж дураараа гарч явж те лайв хийж ингэж гэрээгээ зөрчсөн юм бэ? Дураараа гарч яваад идэх чинь нэг өөр улсд очиж тоглолт энэ төр хийгээд явсан шүү дээ. Тэр бүгд нь та нарын буруу байна гэд нэг жил хоорондоо шүүхтэлснээ эцэст Hype гэх компанийн талд орсон чинь энэ New Jeans хамтлагийн 5 охтууд за бид нар ингээд буцаад компанид орлоо гэд
мэдээлэл хийж байгаа байхгүй юу. За тэгээ энэ мэдээний доор солонгосчууд энэ 5 охиныг бол зүгээр маш их үзэн ядчихлээ. Та нар одоо зүгээр болцгоо зүгээр алга бол нүднээс далд ор гэсэн сэтгэлүү зөндөө байлаа. Нийвжээс хамтлагийн фэнүүд над руу дайраад нөхөд. Та нар зүгээр ороод тэр солонгосын тэр мэдээнүүдийн тоор хүмүүсийн бичсэн сэтгэлийг нь орчуулж болдог болсон шүү дээ одоо. Тэгээд тэр бичсэн сэтгэлдлүүдийг уншаараа заяа. Би харин ч гайгуунуудыг түүж авчирлаа. Өмнө нь хайбыг үзэн ядаад нүүр бардам яриад байсан хүүхдүүд чинь хайчсан юм бэ. Адорын ажилчид биетэй камер зүүж ажиллаараа гих мэд шүүмжлэлтэй постууд гарч байна. Мөн зарим сэтгэгдэлд өөрсдөө дураараа гарчхаад компанитайгаа ч ярилцлагагүй дураараа эргээд орох хүсэлтэй байна гэж зарлждаг сайхан гарууд юм а гих мэд шүүмжлэлүүд үргэлжлэлээр байна. За гадаадын фэнүүд ч мөн энэ мэдээнд дургүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд юу ч болоогүй мэт буцаж ирж болохгүй. Та нар хэвлэлийн баг хурал хийж хайбын бусад хамтлагуудад үзэн ядалт өдөөсөн. Хайбын бүх хамтлагуудаас уучлалтгүй гэрээгээ лайваар цуцалж байсан шигэ энэ удаа лайваар уучлалт гуйх ёстой гэх шүүмжлэлүүд ч гарч ирсээр байна. За NewJeans-ийн гишүүд 2024 оны 11 сарын сүүлчээр Adore компанитай байгуулсан гэрээгээ цуцлана гэж зарлаж байсан. Үүнээс хойш 1 жил орчмын хугацаанд үргэлжилсэн хууль эрх зүйн маргаан 2025 оны 11 сарын 12-нд дуусч тавуула Adore-т буцаж нэгдэх шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдэв. Тэд өмнөх гэрээ хүчинтэй хിവэр байгаа эсхийг шалгах шүүхийн 1-р шатанд ялагдсан давж заалдах хугацаанаас 1 хоногийн өмнө эргэн нэгдэхээ зарласан нь фэнүүдийн дунд эргэлзээ төрүүлжээ. Одоогоор тэдний Adore-той байгуулсан гэрээ 2029 он хүртэл хүчинтэй хിവэр байгаа бөгөөд гишүүдийн гаргасан гэрээ цуслах шалтгаануудыг шүүх нэгийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймээс асар өндөр нөхөн төлбөр Viacom төлөхгүйгээр тус компанийг орхих боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. NewJeans-ийн Adore-т эргэн ирэлт бол хууль, нэр хүнд, үнэнч байдал, компани харилцаа гээд олон талын сэдвийг дахин дэврээсэн үйл явдал болж байна. Фэнүүдийн нэг хэсэг нь бүх зүйл хэвэндээ орж дуу хөгжмөдөө анхаараасаа гэж найдаж байгаа бол нөгөө хэсэг нь жинхэнэ уучлалт, хариуцлага шаардаж байна. Эцэст нь энэ бүх маргаан NewJeans-ийн урлагийн үн цэнийг дахин тодорхойлох, сорилт болох төлөвтэй байна. За тэгэхээр NewJeans гэх хамтлаг Hype гэх компани охин компани Adore-той гэрээ хийсэн байсан 2029 он хүртэл. За тэгээд Hype гэх компанитайгаа асуудал үүсээд өөрсдөө дураараа гараад бид нар гэрээгээ цуцлаа. Бид нар одоо ингээ хуваараа өөрсдөө гарахаар шийдлээ гэд хуваараа гарсан боловч нөгөө компани шууд энэ хүүхдүүдийг шүүхэд өгсөн шүү дээ. За тэгээд 1 жилийн турш шүүхээр явж хоорондоо маргалдсны эцэст шүүхээс компанийн талд орсон. Мэдээж NewJeans охтуудын хамтлагийн талаас давж заалдаж болох байсан. Гэхдээ давж заалдах хугацаанд дуусахаас 1 хоногийн өмнө бид нар Adore компанида буцаад орлоо гэд хэвлэл мэдээллийн хурал хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрсдөө мэдээж бодсон байгаа штэ. За бид нар энэ чигээрээ яваад угаасаа дийлэхгүй юм байна. Бидний буруу юм байна. Хэрвээ бид нар энэ чигээрээ давж заалдаж байгаад шүүхийн шийдвэр компани талд гараад дуусгах юм бол бид нар маш их хэмжээний нөгөө Viacom гэж яриад байгаа тийм маш их хэмжээний торгуул компанида төлөх юм байна да гэж дүгнээд за одоо ингээ боли бурууга хүлээн зөвшөөрөө зүгээр бид нар Adore гэх компанида буцаад ирлээ гэд хэвлэл мэдээллийн хурал хийя гэд тавуулаа нийлж агаад хэвлэл мэдээллийн хурал хийсэн байгаа. Тэгээ NewJeans-тэй холбоотой яг мэдээнийхэн доор солонгос хүмүүсийн үлдээсэн сэтгэл бол баг 95% та энэ 5 охиныг бол шүүмжилчихлээ. Та нар одоо зүгээр болоо зүгээр яваад үг байхгүй болоод тустаа гарч өөрсдийнхөө зоргоор лайв хийж өөрсдийнхөө Hype гээд компанийг муулж янз бүрээр хэлж BBC юу нэвтрүүлэгт оролцоод бүр англиар яриад тэгээ солонгосыг муулаад бүр зөндөө ярилцлага хийсэн. Тэр энтрийг бичээд та нар саяхан солонгосыг муулаад те K-pop-ийн түүхэнд одоо шинэ юм гаргаж ийн маргаж ийн гэж олон юм яриадсан. Одоо яга буцаж ирнэ гэдэг байгаа болцгоо гэл ер нь бол солонгосчууд маш их шүүмжилж хэлээ. Тэгэхээр ер нь алдаа гаргадаг хүн гэж байхгүй шүү дээ. Хүн болгон л буруу боддог. Хүн болгон омглон бардам явж явах цагтаа алддаг те. Алдсан үедээ буруу зүйл хийснээ мэдээд ингээд нэг сайхан цохиулчихж байгаа бол ингээд нэг сайхан авс унаад ирж байгаа бол те дүгнэлт хийх хэрэгтэй юм шиг байгаа. Яг юун дээр алдчихв те. Бусдаас буруу хайхаас илүү яг миний ямар буруу байсан юм бол би яг юун дээр буруу зүйл хийгээд би яагаад ийм нөхцөл байдалд унчваа өөртөө дүгнэлт хийжээж өөрийгөө засч залруулж дахиж босч ирэхгүй л бол яг энэ унсан дээр бусдад буруу өгөөл ах юм бол тэгэл дахиад гарч ирсэн ч гэсэн дахиад унах нь бол цаг хугацааны л асуудал. Тэгэхээр зүгээр миний нэг хамгийн сүүлийн үед их бодож байгаа юм юу гэхээр зүгээр хүн өөртөө дүгнэлт хийж сурах хэрэгтэй. Хүн өөртөө өөрийгөө л өнгөж харж сурах хэрэгтэй. Мэдээж хохирсон байж болно, алдаа хийсэн байж болно, асуудалд орсон байж болно те. Үнэхээр тэр хүн одоо нэг бага насны травма, сэтгэл зүйн травма одоо юу гэдэг нь те. Травма нь юу
Драманы үүр болсон байсан байж болно. Тэр бүгдийг ойлгох чухал. Би ийм байсан болохоор би ийм асуудал гаргасан юм шүү дээ. Би ингэж те бага насандаа ийм туулж ирсэн болохоор би ийм үйлдэлээр ингэж унсан юм шүү дээ. Тэгвэл би одоо яах вэ? Энэ дээр нь би ингэх ёстой юм байна. Би энэ дээр нь цааш ингэх ёстой юм байна. Би ийм шийдвэр гаргах ёстой юм байна. Би энэ дээр дахиж ийм шийдвэр гаргаж болохгүй юм байна гэд өөр дээрээ ажиллаад өөрөө л энэ бүхнийг ингэж давж туулж гарахгүй болвол тэгэл хохирогчийн сэтгүүтэй яг нөгөө нэг би ингэсэн тэгсэн намайг ингэсэн би уг нь тэгээгүй шүү дээ. Би тэглээ инглээ гэл ингээл яваадах юм бол хүн ерөөсөө л өөрчлөгддөггүй. Яг тэр хохирогчийн сэтгүүтэй тийм нэг арчаагүй амтан байсараагаа л дуусах юм байна. Хэн нэгэнд буруу өглгүй ерөөсөө л өөртөг. За ямар ч сан золбоо яг энэ мэдээнүүдийг бэлтэж явах та үзэгчтэй нэг иймэрхүү мессежүүдийг өгчихин сон гэсэн бодолд эндүү ихээр энэ мэдээнүүдийг бэлдэж бичдэг болохоор ингээд та бүхэндээ анхааруулга сануулга болох үднээс зөвлөгөө гэх юм цаашийн те зүгээр ингээд өөрийнхөө үзэл бодлыг хуваалцлаа. Тэгээд та бүхэн авах гээхийн ухаантай хандараа. Тэгээд ялангуяа золбоо хаа ингээд таны бичлэгээс маш их зүйл ойлгож авдсан шүү гэдэг дүүнер маш их байдаг байхгүй. Зарим нь хэрэггүй байж болно л доо. Зарим хүмүүс нь энэ ямар ядаргаатай энэ муу одоо юу юм бэ гэж бодож байж магадгүй дүүнер маань айгүй их тэгж бичдэг байхгүй. Золбоох таны бичлэгийг үзээд зөндөө их юм ойлгож авлаа шүү гэдэг. Тэгээд хүн болгонд ярьж хэлдэг ээж аав ах ихч эмээ өвөө заяадгүй штэ. Ганцаараа өнчин альсгүй хэлж ярих хөнгө өссөн ийм хүүхдүүд чинь интернетээс өөрийнхөө үздэг инфлюенсер өөрийнхөө үздэг хүмүүсээс мэдээллийг авч тэр хүнээс үлгэр дуурайл авч байгаа штэ. Тэгэхээр иймэрхүү юмыг бас ингээд ярих нь нэг буруу зүйл гэж би л боддгоо маа. Бас зарим нэг нь үнэхээр хэрэгтэй болж байгаа. Бас зарим залуучуудын амьдрал тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх гэсэн үүднээс ингээд жоохон илүү өглөөд байдсан шүү. Тэгээ та бүхэн ойлгоорой. За ямар ч тач өнөөдрийн золбоогийнхоо бэлдсэн Солонгосын сонин сайхан нэвтрүүлэгтээ хамтаас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр. Bye.